Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. EcoStorage компаниас эрхлэн гаргаж байгаа Labcast-ийн 2 дахь дугаарыг үндэсний итгэмжлийн төвтэй хамтран хүргэж байна. За өнөөдрийн манай зочин хөтлөгчөөр үндэсний итгэмжлийн төвийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Мөнх хот дарга оролцож байна. За үзэгчдийнхээ амар гамалан айлтгая. За тэгэхээр энэ удаагийн дугаартаа бид нэр хүнсний аюулгүй байдлын хүнсний лавлгаа лабораторийн чанарын менежер Шүрийг ураад байна. За энд бол бид нэр чанарын менежер гэдэг хүн маань өөрөө тухайн лабораторийн одоо үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцэж үйл ажиллагаагаа явуулж гэнэ үү гэдгийг нотолдог хамгийн одоо чухал албан тушаалтан. За ингээд хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори. Дээрээс нь Монгол улсын хүнсний аюулгүй байдалд одоо ямар үүрэг ролтой оролцдог юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцах болно. Урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ сайхан подкастад урьж оролцуулж байгаа та бүхэндээ маш их талархлаа. За юуны өмнө та манай одоо үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Мөн одоо хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори хэмээх одоо байгууллага маань ямар чиг үүрэгтэй вэ? Энэ талаар та дэлгэрэнгүй танилцуулаач. За намайг Цэндэ Шүр гэдэг химийн багш мэргэжилтэй. Энэ салбартаа нэг одоо 18 дахь жилдээ ер нь бол ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори маань хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийнхаа хүрээнд хүнсний аюулгүй байдлын чанар стандартын шаардлагыг хангасан шинжилгээ хийх, аргын баталгаа ажилт нотлогоо хийх, мөн аймаг орон нутаг болоод хувийн хвшлийн лабораториудаа мэргэжил арга зүгээр удирдах, мөн одоо стандартын нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг энэ байгууллагуудаа одоо хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэйгээр бол ажиллаж байгаа юм байгууллага байгаа. За тэгэхээр хүнсний аюулгүй байдлын хүнсний лавлгаа лабораторийн хувьд за 100 гаруй ажилчинтай гэдэг юм уу нэлээд одоо томоохон лаборатори хүнсний аюулгүй байдал сая өөрөө хэллээ хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд аюулгүй байдалтай холбоотой үзүүлэлтүүдийг шинжилдэг. Тэгэхээр энэ хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн үндсэн чиг үүрэг нь өөрөөр хэлбэл лавлгаа лаборатори гэхээр бусад лабораториудаас ямар ялгаатай байдаг юм бэ гэдэг талаар нь жоохон товчхон танилцуулбал хүмүүс болохоор лаборатори гэхлээр л нэг шинжилгээ хийдэг хүмүүс юм байна гэдэг гэтэл энд чинь лавлгаа лаборатори гэдэг ч юм уу өөр чиг үүрэгтэй байдгүй энэ талаар. Лавлгаа лаборатори маань өөрөө зөвхөн шинжилгээ хийдэг газар бол огтосоо биш. Ер нь дэлхийд бол одоо бусад орнуудын ингээд жишгтэй харьцуулаад үзэх юм бол лаборатори гэдэг нь өөрөө шинжилгээнийхаа баталгаажуулах түвшний шинжилгээ хийдэг. Стандарт арга аргачлалуудыг боловсруулаад тэрийг аргын баталгаа ажилтаа хийгээд бусад одоо хувийн хвшлийн орон нутгийн лабораториудаа мэргэжил арга зүгээр удирдаад яг энэ арга аргачлал маань одоо олон улсын яг стандартын шаардлагыг хангасан шинжилгээний үр дүн гаргахын тулд бид нар ямар тогтолцоог бүрдүүлж яаж ажиллах юм бэ гэдэг дээр чиглүүлэх ёстой байгууллага байдаг. Одоо харамсалтай нь бол одоо манай Монгол улсын түвшинд бол бид нар өнөөдөр өдөр тутмын шинжилгээг яг өдөр тутам хийх чиг үүргийг бол гүйцэтгэл ажиллаа явуулж байна л да. Монгол улсад энэ хүнсний аюулгүй байдал одоо яг хангагдаж чадчихээн гэж та хувь хүнийхээ хувьд үздэг үү? Мэдээж аржил мэргэжлийнхээ шугамар бол одоо аль болох энэ шаардлагыг нь хангах гал явдаг бах. Зүгээр одоо яг та өөрөө эргэн хүнийхээ хувьд Монгол улсад хүнсний аюулгүй байдлыг хангахад одоо таны лаборатори яг бүрэн хүчин чадлаараа ажиллаад энэ хүнсний аюулгүй байдал хангагдж чадчихээн гэж үздэг үү? Бид нар бол нөгөө тэр хүнсний аюулгүй байдал гэдэг том сэдвийн үндсэн одоо хүнсний хангамж, хүнсний хүртээмж гэдэг юм уу хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, доктортой байдал ингээд дөрвөн асуудлын зөвхөн хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал гэдгийг хангах гал хичээл ажиллаж байгаа байгууллага. Үндсэндээ бол энэ хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангахын тулд бид нар тухайн бүтээгдэхүүн маань бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шатнаас ахуулаад хэрэглэгчийн гар дээр хүртэлтэй өнөөдөр би одоо худалдаад авч байгаа бүтээгдэхүүн маань одоо миний гар дээр одоо энэ ус байлаа гэхэд яг эрүүл мэндийн шаардлагыг стандартыг хангасан бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглэж ивэл энэ чанар аюулгүй байдал хангагдчих гэж үзээд байна. Гэтэл өнөөдөр энэ тогтолцоо маань яг ингээд зөв тогтолцоогоор хэрэгжихгүй юм гэж би хардаг. Тэр нь юу хэлж гинэ үү гэхээр бүтээгдэхүүн яг одоо түүхийн эдээсээ ахуулаад хэрэглэгчийн гар дээр хүртэлх энэ бүх үе шатанд хяналт байхгүй гэж харагдаж байгаа. Яагаад үг гэхээр энэ маань өөрөө нөгөө хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хангах хууль бол маш сайн болсон тий. Гэтэл нөгөө хуулийг хэрэгжүүлэх үндсэн авч явах одоо юу гэдгийг тэр бодлогыг хэрэгжүүлэх дахиад тэр бодлогыг зохицуулах дахиад тэрийг хэрэгжүүлэх нэгжүүд маань Монгол улсад хангалттай биш байгаа юм л да тий. Үндсэн лабораториудын одоо
толгой дээр бол энэ ачаал тэр чигтэй байдаг. Тэгэхээр бид нар бол юу гэдэг нь гэхээр зөвхөн хэрэглэгчийн хүсэл дээр ирж байгаа дижитал шинжилгээ гэдэг болохоос биш. Яг бодит кейс дээр тэр нь бол хэрэглэгчийн ламунаас судалдаад авч байгаа бараа бүтээгдэхүүн бид нар хийж чадахгүй байна л гэж хэлдэг. Экосторч компаниас бэлгэн хүргэж байгаа Labcast төслийн маань ивент тэтгэгч байгууллагуудыг та бүхэнд танилцуулъя. За, Vitamin Mongolia гэдэг энэ компани маань одоо Монголын зах зээлд маш олон төрлийн нэмэлттэй, витамин С-тэй, витамин Б-тэй, мөн коллагентэй, пробиотиктэй гэх мэтчлэн олон төрлийн ийм нэмэлттэй бүтээгдэхүүн, шинэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм байна. Өнөөдрийн подкастыг бүтээлч байгуулалт танхимаас үргэлээ. Энэхүү сайхан боломжийг олгож өгсөн Оюуны хөгжил институт төрийн бас байгууллагын захирал Адия танд баярлалаа. За, хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори ер нь бол өнөөдөр хичнээн нэр төрлийн шинжилгээ хийж байна. Авж байгаа шинжилгээний төрлөө бас их өөрлөлтөө. Яг хөө гэхдээ тэрний нэг 70-80% нь бол албан хүсэлтийн буюу хэрэглэгчийн хүсэлтийн шинжилгээ эзэлдэг. За, тэгээд мэдээж энэс гадна олон хяналтын шинжилгээнүүд бас давхар явна. 7 хоногт бол бид нар нэг 5-600-аад дээжинд те нэг 2-3 мянгаад үзүүлэлтээр бол шинжилгээ хийн. Одоо энийг ингээд жилдээ одоо энэ жилийн хагасчлалын байдлаар ингээд харах юм бол одоогоор бид нар 16 мянган дээжинд те нэг 98 мянга орчим үзүүлэлтээр аюулгүй үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байдалтай л ажиллаж байна. Ер нь ажлын ачаал бол маш их байдаг л та. Үйлчлэгээний сар хүрээг асууж байгаагийн гол учир нь одоо бид нар ингээд нэлээд олон дээжинд 10,000 дээжинд ч гэдэг юм уу 200 мянга үзүүлэлт үзэн ч гэдэг юм уу ингээ явж байгаа. Гэтэл яг тухайн бүтээгдэхүүн дээр очихоор хангалттай шинжилгээ хийгддэггүй юу гэдэг асуултаас яхахгүй. Одоо түрүүн өөрөө бас усан дээр жишээ авлаа тий. Унтны усан дээр эрүүл ахуйн үзүүлэлтүүдийг одоо жишээлбэл хичнээн төрлийн үзүүлэлт тодорхойлох ёстой байдаг. Хэдийг үздэг. Дэлхийн бусад орнд энд одоо яг хичнээн төрлийн үзүүлэлт үзчихэж энэ ус шаардлага хангажээ гэж дүгнэдэг юм болоо. Унтны усны тухайд бол өнөөдөр бол Монгол улсын стандартаар нэг 22 орчим үзүүлэлтээр тий яг савлсан усанд бол шинжилгээ хийгдэж байна. Харин зүгээр тухайн савлсан усыг үйлдвэрлэж байгаа түүхийн эдэд буюу ундны усанд тий яг өнөөдөр бидний хэрэглэж байгаа усанд бол нэг 80-аад орчим үзүүлэлтийг шаардлага хангасан байх ёстой гэдэг үндэсний стандарт маань шаардлага маань. Энийг ингээ харьцуулах харах юм бол яг зүгээр дэлхийн бусад орнуудтай харьцуулах юм бол Японд нэг 187 үзүүлэлтээр тий Европт бол нэг 200 гаруй үзүүлэлтээр шинжилгээ хийдэг байх шаардлагатай. Тэр нь бол одоо юу гэдэг чинь ингээд одоо юу гэдэг байгалийн нэмэлт бохирдуулагчид тий одоо яг тэр аюулгүй байдлыг хангах ёстой үзүүлэлтүүд нь бол өнөөдрийн байдлаар бол бид нар бол яг бүрэн хийж чадахгүй байна л гэсэн үг болж байгаа юм. Тэгэхээр энэ тал дээр бол нөгөө маш олон асуудал яригдана л дагаад нөгөө олон нүүрс ус төрөгчдийг нөгөө олон бохирдуулагчдыг тодорхойлохын тулд үзүүлэлт болгонд өндөр идэвхтэй хөрөмж дагалдаад стандартчилсан загвар стандарт усмал гээд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Гэтэл одоо сүүлийн жилүүдэд бол манай лабораторийн төсөв гэхэд те 2 дахин буурч одоо энэ жил бол 148 сая төгрөгийн те төсөвтэйгээр бид нар ингээл ажиллаж байна. Гэтэл уралж үтсийн төсөв зардал бол одоо өмнөх оноотой харьцуулахад 4 дахин ингээл өссөн байх жишээ нь. Тэгэхээр энэ бүхний цаана бас ингээл ер нь бол лабораторийг нөгөө зардал биш. Энэ бол нөгөө буцаад хүний эрүүл мэндийг хангах те хүнсний аюулгүй байдлаа хангах хөрөнгө оруулалт юм а гэж харах хэрэгтэй л нэг үзэг юм л та. Ер нь технологи хөгжөөд за тэгээд суурьшлийн бүс дээр ч гэсэн одоо жишээл Улаанбаатар хотод унтны устай холбоотой асуудлууд ярихаар хөрсний бохирдолч гэдэг юм уу энэ нь ус эргээд унтны усандаа нөлөөлдөгч гэдэг юм асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ болгон дээр бол одоо иж бүрэн шинжилгээ хийхэд жоохон төвөгтэй байгаа юм байна гэж ойлгох гэдэг нь зөв үү? Тийм ер нь бол бидний одоо үндсэн эдээд байгаа хүнсний маань үндсэн түүхийн үед бол ус шүү дээ тий. Тэгэхээр бид нар өнөөдөр усаа бүрэн шинжилж ядаж чадах хэрэгтэй байхгүй юу? Чадахгүй юм ялгах хэрэгтэй юм шиг санагддیں۔ Тэг ингээд чадж байгаа хэсгээ маш сайн хийдэг. Чадахгүй байгаа хэсгээ үнэхээр чадахгүй бол бид нар чадахгүй байна гэдгийг тодорхой илэрхийлдэг тий. Тэрийг ингээд шийдвэрлэхийн тулд гарц гаргалгааг хайдаг л байх хэрэгтэй л гэж үздэг л дээ. Улсын лабораторийн лавлгаа лабораторийн чанарын менежер гэдэг хүний хувьд бол одоо бусад одоо хөндлөнгийн ч гэдэг юм уу тий хувийн лабораториуд ч гэдэг юм уу одоо бусад лабораториудад ямар ширхэг зөвлөгөө өгөх гэж боддог бай. Бидний хувьд бол одоо хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори яг энэ үзүүлэлтийг үзэж байгаа юм чинь бид бас яг энэ үзүүлэлтийг үзчих юм бол болох юм байна гэдэг шиг харагддаг л да. Тэгэхээр энэ тал дээр та ямар би бол эсрэг байж суурьтай байдаг. Яг үг гэхээр аль болох бид нар тий нэг л улсын нэг л
нэг л хүн амын аюулгүй байдлыг хангах гэдэг шүү дээ. Тэгэхээр болвол энэ лабораторид хийгээд байгаа одоо чадхтай байгаад байгааг давтаж өөр нэг лаборатори хийж явахын оронд нөгөө 200 үзүүлэлттэй магадгүй эдний лаборатори 20-ын, тэдний лаборатори 50-ын, тэдний лаборатори дахин 15-ын ингээ хийгээ явж ивэл би тэд нөгөө 200 руу дөхөх байхгүй. Тэгэхээр аль болох нөгөө нэгнийг нөхөх байдлаар, хамтарч ажиллах байдлаар нөгөө ингээд оролцоогоо хангах байдлаар аль болох давтагдахгүйгээр аюулгүй үзүүлэлтүүдэд нэвтрүүлээ явах нь биднэрт бол ашигтай байхгүй. Хийндээ аль аль ашигтай. Миний одоо асуух гээд байгаа санаа болвол одоо хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори одоо бусад лабораториудыг ер нь чадахжуулах үүргэжүүлэх бодлого чиглэлийг нь тодорхойлох гэдэг юм уу тийм байдлаар ер нь ажиллах одоо чигүүрэг байдгүй. Хуулийн чигүүргийн дагуу бол нөгөө нэг мэрэгжил арга зүгээр хангах гэдэг нэг үгээр л ингээ яваад байгаа боловч уг нь бол яг лавлгаа лаборатори бол олон улсад яг л уулын шинжилгээт оролцох ёсгүй байгаа юм. Өдөр тутмын хяналтын шинжилгээ, баталгаажуулах шинжилгээг бол бүсийн орон нутгийн хувийн хвшлийн бүх лабораториуд хамтраад хийж явах ёстой. Энэ дээр яг л одоо энэ хийж байгаа арга аргачлалууд үнэхээр олон улсын шаардлагыг хангасан. Яг энэ арга нь зөв юм тэгээ энэ бол баталгаажуулах түвшний арга юм шүү гэдгийг нөгөө лабораториуд хийсэн үр дүн дээр магадгүй зөрүү гарвал эсвэл магадгүй маргаан гарвал эсвэл магадгүй тэр аргачлалуудаар хийсэн шинжилгээнд асуудал гараад ивэл энэ маргаануудыг эцэслээд яг референс аргуудаар эцэлж явах ёстой ууг нь. Тэгээд энэ аргууд маань мэдээж одоо нөгөө нэг Монгол улсын хувьд одоо хүнсний 600-аад стандарт байхад 1980-ад оны стандартууд зөндөл байна шүү дээ бид нар шинжилгээнд хэрэгжилж байгаа. Энэ стандартууд маань өөрөө одоо энэ ус л гэхэд юмстэй бид нар ингээд дээр үдэл бид нар витамин С-тэй ус гэдэг юм байдгүй л байлаа шүү дээ. Зүгээр савлсан цэвэр ус нёс л гэдэг байлаа. Гэтэл маш олон төрлийн одоо ингээд баяжуулсан уснууд ингээд ирж ийн. Тэгэхэд эднэрт таарсан стандарт Монгол улсад байхгүй ба шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг бид нар ингээд олон улсын арга аргачлалуудын судлаад энэ хувийн орон нутгийн бүсийн лабораторид чиглүүлж явах хэрэгтэй. Яг энэ тохирсон арга аргачлал нь олон улсад юм биш үү заавал бид нар одоо Монгол улсын үндэсний стандарттай баригдах ёсгүй юм шүү олон улсад энийг ингэж аргаар хийгээд байна. За магадгүй тэр олон улсын аргачлалыг нэвтрүүлэхэд бол биднэрт ийм юм хэрэгтэй байна гэдгийг чиглүүлээ явуучих хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бид нар олон хараахан тийм ажил хийж чадахгүй юм л та Тэр үнэн л дээ. Одоо бид нар ингээд үндэсний итгэмжлийн төвөөрөө үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх хэлцээрт дэлхийн 140 улсад үр дүнгээ зөвшөөрүүлнэ гэдэг харилцан хүлээн зөвшөөрөх хэлцээрт нэгдсэн гэрээ байгуулдаг. Тэгэхээр нөгөөдөл шинжилгээний арга дээр анхаарал хандуулаад байдаг. Та нар ямар аргаар хийсэн шинжилгээ юм бэ? Бид нар энийг чи хүлээн зөвшөөрөх гэсэн чинь МНС гэсэн бичгтэй арга байна. Энэ яг олон улсын аргачлал мөн үү? Хүлээн зөвшөөрөгдөхүйц арга мөн үү гэдэг асуулт орж ирээд байдаг. Тэгэхээр одоо нөгөө бид нар түрүү ярьлаа ингээд баахан шинжилгээ хийгээд байдаг тийм үү? Энэ танай хэрэгжилж байгаа аргуудын ер нь хэд орчим хувь нь олон улс бүс нутгийн одоо хүлээн зөвшөөрсөн ISO ч гэдэг юм уу, ASTM ч гэдэг юм уу, CAC ч гэдэг юм уу арга аргачлал байт юм болоо. Одоо нэг итгэмжлийн хүрээ 1700 орчим үзүүлэлт байлаа. Саяхан нэг шүүлт хийж үзлээ л дээ бид нар. Ялцчгүй одоо ингээд нөгөө шаардлагын улмаас мэдээж үндэсний стандарт нь хүчин төгөлдөр байгаа боловч нөгөөх маань олон улсад шинжлэгдсэн байгаад байдаг, үндэснээ шинжлэгдээг байгаад байдаг. Гэхдээ бид нар үндсэндээ бол хоцрогдсон аргаар хийгээд байна л гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд шүүлт хийгээд ингээд харахад бол ер нь нэг тэр тусмаа хүнсний стандартын бол бараг нэг 50-60% гэд бид нар ялцчгүй олон улсын арга аргачлал хэрэглэх шаардлага руу орсон байгаа байхгүй. Тэгээ ингээд фильтр дээд битэд үзээд ингээд явахаар нөгөө олон улсын арга аргачлалуудыг бид нар авч гээд өдөр тутмын шинжилгээнд хэрэглэх шаардлагууд бол тулгарч байна. Тэгээ мэдээж улс нөгөө одоо төрийн лабораториудын боломжуулсан ямар үлээ ингээл хамтарч ажиллах бидэд хичээж лээ л да одоо ингээл энэ стандартуудыг аваад өдөр тутмын шинжилгээнд ингээ мөрдөөд ашиглая гэд ингээ явахаар одоо нөгөө манай итгэмжлийн төвийнхөө бас одоо ингээ биднийг шөмжилдэг штеп нөгөө стандарт аргачлалын дагуу та нар хийгээд байна гэх тээ. Тэгээд одоо тэрийг байхгүй болох гал бидэд ингээл хичээгээл ингээл ажиллаад амхандаа олон улсын арга аргачлалуудыг судлаад тэр арга аргачлалуудын цаана нөгөө нэг нэрийн нөгөө яриад байгаа лаборатори хоорондын нөгөө шинжилгээний үр дүнгийн зөрүүг яаж гаргах юм. Энэ арга үнэхээр референс арга нь юу юм? Бид нар хийгээд магадгүй одоо хувийнхч бай, хувьсгалынхч бай, төрийнхч бай хийж идэл нөгөөдөр зөрүү гараад байгаа бол энийг бид нар олон улсын референс аргуудаар л уул нэг эцэслэх ёстой байхгүй. Гэтэл тэр ажлуудаа бид хэд яг барьж аваа хиймээр байдаг. Гэтэл өдөр тутмын нөгөө шинжилгээндээ нөгөө 100 орчим хүний чинь нэг 70-80% нь үндсэн шинжиж байтал шинжилгээ хийгээд байдаг.
энэ ажил руу бүрэн орчдохгүй л байдаг. Шүүлтийг хийгээл тэрнээс цаашаа ингээл явах гэхээр бас бид нарт ер нь бол ингээл нэг юм тогтолцооны шинжил хэрэгтэй л байна гэж харагдаад байна. Амт яг энэ л одоо хамгийн чухал хэсэг нь л дээ. Өөрөөр хэлбэл үндэсний лавлгаа лаборатори өөрөө шинжилгээ хийгээд арилжааны чиглэлээр ажиллаад байдаг лаборатори биш гэж бид нар үздэг юм. Чин үндэсний референс лаборатори уу лавлгаа лаборатори. Гэтэл хувийн хвшилтэйгээ өрсөлдөөл хувийн хвшлүүдийнхээ нөгөө хөгжих орон зайн заримдаа энэ чинь хамаагүй одоо нөгөө шадар сайдын тогтоож өгсөн тарифарч гэдэг юм уу нэг юм төрийн тогтоож өгсөн тарифар гэхээр хамаагүй бага үнээр шинжилгээ хийдэг. А гэтэл хувийн хвшил тэр үнээр нь шинжилгээ хийх юм бол өөрсдөө авч явж чадахгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл төрийн лабораторитой өрсөлдөх төвхтэй болчихж байгаа. А эсвэргээр лавлгаа лабораторийн чиг үүрэг юу юм гэхээр хувийн хвшлийн лабораториудыг мэрэгжил арга зүгээр хангаад тэр лабораториудыг за та нар ийм олон улсад шинэ арга гарсан байна. Энэ аргаар шинжилгээ хийхдээ ийм юм дээр нь анхаардаг юм байна гэдээ баг стандарт ажлын зааврыг нь гаргаж өгөөч гэдэг юм уу те. Тэгээ энэ сазынхаа дагуу эргэлзээгээ ингэж тооцдог юм байна гэдэг мэдээллүүдийг нийлүүлэхчвэл хувийн хвшлийн оюуны өмчөд стандарт өрөө оюуны өмчөд хамаардаг учраас хувийн хвшлийнхээ энийг нь татаж авч хэрэглээд өөрсдөө чадахчиж яах. Та нар бол нэг алхмын өмнө явж яах гэж бидний боддог үнцгөлдөө. Тэгэхээр нөгөө өөрсдөө ингээд нөгөө нөхцөл байдалтай одоогийн байгаа тогтолцоонд нийцүүлээд нийтлэл шинжилгээнүүдийн баг дийлэнх нь нөгөө арилжааны шин чанартай нэг хүний авчирсан юм дээр нэг шинжилгээ хийгээл буцаагаал хариуг нь гаргаж өгөөд ингээ яваад байдаг нь. Тэгээд тэр нь бас нөгөө төрөний асуудагтай адилхан иж бүрэн шинжилгээ хийгддэг. Ундны усан дээр 20 үзүүлэлт үзчихгээл за ерөнхийдөө болж байна гэдэг нь шүү дээ. Уг нь одоо эн чинь гадныхаар бол 200 хэд. За арга ятгахад Монгол улсын стандартууд дээр заасан байгаа 80 хэдэн үзүүлэлтүүдээ иж бүрэн үзчихжээвэл бас болох гэдэг тийм үү. Тэгэхээр энэ системийн талаар л бид нэр асуух гээд тэгээд энэ дээр л бас өөртөө чинь саналаа солилцох гээд өөрөөр хэлбэл цаашид яавал боломжтой. Төр хувийн хвшлийн түншлэл гэж Монгол улсын засгийн газар яриад байдаг. Энэ дээр ер нь та яаж цаашид хамтарч ажиллах боломж байна гэж хардаг. Хааштай төр төртөдөргөө нийслэл аймаг орон нутгийн лаборатори бүрэн хэмжээний хүчин чадлаар ингэж тий одоо чадахжуулж чадахгүй шүү дээ. Бид хийж чадах гад зөндөө хичээлээ үзлээ. Тэгээд төртөдөргөө төр чинь энэ чинь хүрээ нүрээ том ажиллахгүй тий. Тэгэхээр энэ дээр өстө нөгөө түрүүний хэлбэрл минийх чадхаараа л хамтрах хэрэгтэй юм тий. Одоо ингээд хувийн хвшлүүд нь аль болох давхцахгүй байдлаар тий ингээд би бол өрсөлдөгч гэж хардггүй хувийн лабораториудаа одоо хамтарч байгаа бас энэ нэг зорилгын төлөө нэг ажлын төлөө явж байгаа хүмүүс гэж хардаг. Гэхдээ нөгөө нэг хамтарч чадахгүй юм тий бид нар яагаад үг гэхээр таны хэлж байгаа ажлаа одоо шинжилгээний үнийг бид нар тогтоохдоо тий төрийн байгууллага учраас зөвхөн зарцуулагдж байгаа уралж үз тэр ажлыг хийж байгаа хүний нөөцийн цалин тий одоо энд багшны илэгдэлч гэдэг юм уу ийм зүйлд үндэслээд бид хэд үнийг тогтоочхоор нөгөө ашиг олгож байгаа газрууд маань энэ дээр ямарч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тийм учраас ачааллын их нь одоо бид нар дээр төвлөрөөд байгаа юм. Тий. Харин энийг би түрүү хэлсэнчлэн уралж үдсийн өндөр дахин нэмэгчээд тахт өнөөдөр хүртэл бид нар үнийг шинжилж чадаагүй л шүү дээ. Тэгэхээр энийг дор бүр нь ингээ хийгээд шинжилээд апдейтлаад явах юм бол нөгөө хүмүүс зах зээлийн гарч ирэх байхгүй. Тий. Тэр хүмүүс ч гэсэн дагаад үнэ нэмэн ашиг олно. Ингээд ирэхээр энэ нөгөө нэг асуудлыг л бид нар шийдэх гээд байгаа болохоос биш тэрийг хийгээд байгаа нь сонирм биш байхгүй тий. Үзүүлэлтийн хувьд бол одоо юуны хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори өргөн царгуутай байна. Түүнийг хувийн хвшил рүү яг ямар хөө байдлаар ер нь шилжүүлж болох вэ гэж ер нь харж байна. Зүгээр миний харж байгаа үнцгой хүний үнцгэлдөө өдөр тутам хийгээд байгаа хяналтын шинжилгээнд лавлгаа оролцоо болоод эхлүүл тий яалтчгүй зах зээлийн зарчмаараа хувийнхч бай одоо манай хяналтын лабораториуд бүсийн нийслэлийн лабораториуд маань энэ хичээлээ ингээд бүр аваа явна шүү дээ. Ингээ яваад тэр хэсэг маань асуудлаа шийдээд энд болохгүй байгаа дутаад байгаа арга аргачлалуудын хөгжүүлэлтүүдийг бид нэр хийгээд за эдгээр ийм биш үү гэдэг ингээ мэрэгжлийн арга зүгээр чиглүүлээ явуучвал уулын зүг болтолтой орох гэдэг. Бид бас боддгийг. Итгэмжлээд бид нар чинь нэг 160-70 орчим лаборатори итгэмжлэлсэн. Энэний 50% нь бараг төрийн лабораториуд гэдэг. Үлдсэн 50% байгаа хувийн лабораториудыг яаж энэ ажил татаж оруулах юм бэ? Бид нар нэлээд харсан зүгээр сонирхуулаад хэлэхэд хүн дээжээ бариад олон лаборатори хийсч явна гэдэг бол Нин Улаанбаатар, нийслэл Улаанбаатарт бол боломжгүй юм байна. 10% лаборатори
10 тусдаа үзүүлэлт үздэг. Нэг бүтээгдэхүүний дээж яриад байгаа хүртэл нь лаборатори хийсэн гэдэг бол боломжгүй. Тэгэхээр энэ хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори дээр яриад байгаа төвлөрөл өөрөө бас энэтэй холбоотой болж ирсэн гэж үзэж байгаа. Тэг би болохоор хувийн хвшлийн лабораториуд нэг дор байж ивэл яг түрүүний өөрийн чи хэлдэг чаддаг юмнуудаа үзээд нэг дор сууж ивэл нөгөө хүн дээж авчираад өгч. Тэгэхээр за би одоо хувийн лабораторитой байлаа гэж бодоход өөрийнхөө чадах 5 үзүүлдэг. Энэ минийхээс өөр мөртлөө өөрийнхөө чадах 5-ыг. Өөр нэг лаборатори хувийн лаборатори өөрийнхөө чадах 5-ыг гээд. Ингээд нэг бүтээгдэхүүнд нь иж бүрийн шинжилгээ хийчихэд тэгээ буцаагаад яах вэ? Энд чинь итгэмжлэгдсэн лабораториуд юм чинь сорилтын дүнгийн хувцсуудыг нь хавсаргаад ингээд буцаагаад өгчих юм бол төрийн ачааллаас хугаслагдах юм болов. Өөрөөр хэлбэл яг нөгөө түрүүний хэлээд байгаа хяналтын шатны чиг үүрэг. Энийг бол ихэвчлэн нөгөө уг нь бол ном журмаараа бол баталгаажуулалтын байгууллагын шинжээч нар төвөр аваад энэ лабораториудад хуваарлж өгөөд гарсан үр дүн дээр нь дүн шинжилгээ хийгээд тухайн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан уу юу гэдэг чиглэл рүү орох хэрэгтэй. Яг үнэндээ би өөрийнхөө бүтээгдэхүүнийг өөрт чинь авчираад шинжилгээ хийлгэж байгаа нь тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр чанартай бүтээгдэхүүн зарагдаж байгаа гэдэг баталгаа болж чадах. Энэ маань өөрөө нөгөө яалтчгүй тухайн дээжийг төлөөлөх дээж болж чадахгүй байгаа байхгүй. Одоо яг таны хэлж байгаа зүгтэй. Тэр тусмаа усан дээр бол энэ усны шинжилгээний дээж авалт гэдэг бол маш нэрийн тийм мэрэгжлийн хүн тухайн дээжийн одоо зүгээр ундны ус байлаа гэхэд эхээс нь авах, дундаас нь авах, адгаас нь авах тий аль хэсэг нь авахд илүү эрсдэлтэй байх уу, эзэгтэй байх уу. За одоо савсан бүтээгдэхүүн байлаа гэж бодъё л да. Тэгэхэд тэрний төвхийд нь юу байсан? Төвхийдээсээ авахлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аль шатны эзэгтэй тэр цэгүүдээсээ мэрэгжлийн хүн яг эзэгтэй болгоноос аваад авчирч өгж байгаа төлөөлөх дээж бол тухайн бүтээгдэхүүн төлөөлж чадна. Гэтэл өнөөдөр бол бид нар нөгөө авчирч байгаа дээжинд хийж байгаа бол сорилтын дүн бол тухайн дээжинд л хамаарат байгаа. Мэргэжлийн энэ дээж авах те баталгаажлалтын шинжээчээр дамжуулаад дээж маань аль ч лаборатори те төрийн хувийн хвшлийн лабораторид яг мэргэжлийн хүн дээжийг авчираад өгөөд тэгээ шинжилгээний үр дүнгээ аваад тэр хүн чинь нөгөө эзэгтэй цэгүүдээс авцсан дээж юм чинь тухайн бүтээгдэхүүн дээр тохирлын гэрчлэгээ гаргаж өгөөд бараа бүтээгдэхүүний тэр тохирлын гэрчлэгээний дагуу борлуулах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд нөгөө нэг лабораторийн шинжилгээний дүнгээр тухайн сорилтод хамаарах дүнгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулад байна гэсэн. Тийм. Яг энэ дээр би санал нийлдэг. Нэг хошин яриа байдаг л да. Хашаандаа худаг гаргуулчаад тэгсэн байцаагч нөгөө ундны усанд хэрглэж болох хэсэг талаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах гэхлээр юмыг яаж мэдхүүгээ дэлгүүрээс цэвэр ус авчгаад аваачаад өгсөн чинь тэнцсэнгүй штэ гэдэг хошин яриа. Би болсон эсхийг мэдэхгүй шүү энэ хошин яриа. Тэгээ би яг энэ яриаг сонсчод гайхчихсан байхгүй. Нэрэл тийм дэгээд өөрөөр хэлбэл энэ би хашаандаа гаргасан худгаас усыг ундандаа хэрглэж байгаа мөртлөө энэ усаа нөгөө төлөвлөх бүрэн дээж үнүү биш үү гэдэг нь нотлогдохгүй. Тэгээ сорилтын дүнгийн хуудсан дээр байдаг өгүүлбэр өөрөө маш их тийм ноцтой өгүүлбэр шүү дээ энэ чинь. Энэхүү сорилтын дүнгийн хуудсан зөвхөн тухайн шинжилгээ хийсэн дээжиндээ л хамаарна шүү гэдэг үгтэй. Гэтэл энэ шинжилгээний бичгийг нь барьж аваад ертөнцөөр нэг худалддаг. Одоо магадгүй зүгээр бүр одоо их муухайгаар хардаж хэлэхэд зөвхөн лабораторид зориулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж дээж бэлтчихэд аваач өгч шинжилгээ хийлгүүлчихэд тэгээд бусад үедээ аюулгүй байдлаа хангахгүй, хянахгүй үйлдвэрлээд авах юм биш үү гэдэг асуултууд л гарч ирээд байгаа. Тэгэхээр бид нэр энийг нөгөө зөв баталгаажуулалтын тогтолцоотой уялдуулж авч явахгүй болохоор хүрдэнгүй баахан шинжилгээ хийгдсэн болж хувирах гэдэг байна гэсэн санаа. Бас нөгөө талтай. Мэдгүй шүү дээ тий үгүйсгэж болохгүй бас байж одоо байхыг үгүйсэхгүй нэг хэлбэр байхгүй. Тэгээд би хувийн үнцгээс бол юу гэж хардаг гэхээр ингээд олон улсын жишгт бол тэр гарал үүслийн одоо буюу түүхийдийн тэг үйлдвэрлэлээс ахуулаад яг үйлдвэрлэлийн шатнд явж байгаа хяналтыг бол тэр хяналтын хэсэг одоо тухайн лабораторич өөрсдөө тухайн үйлдвэрүүд чинь дотоод хяналтын лабораторитой байж гин тэ дахиад одоо улирал тутам хяналтаа ингээ хийлгээ явж гин. Гэхдээ энэ маань өөрөө нөгөө яг төлөөлөх дээжүүдийг хөндлөнгийн хяналт гэдэг бол төлөөлөх дээжийг л авч хийж байгаа шүү дээ. Гэтэл төлөөлөх дээж болж чадахгүй ингээд ирээд ивэл нэрэл оруулж утсан шал дэмий зарцуулалт тий үргүү зардал тэнд яваад байгаа байхгүй бид нар. Тэгэхээр зүгээр ингээд Япон улс ч гэдэг юм уу тий Европын холбооч гэдэг юм ингээд харж яхад ер нь бол тэр зах зээл дээр их худалдаад байгаа бараа бүтээгдэхүүний хяналт маань өөрөө
яг дэлгүүрийн ланган дээр байгаа бараа бүтээгдэхүүнийг авчираад одоо хяналтын байцаагчуд юм уу тэр ажилтнууд өөрсдөө авчираад худалдаж аваад лаборатори шинжилгээ хийгээд зах зээлийн хяналтаа явуулдаг. Жишгтэй. Гэтэл манад бол нөгөө хуулиараа бид нар тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид чанар аюулгүй байдлаа хариуцна гэдэг ганцхан өгүүлбэрээр бид нар яатсан бэ гэхээр нөгөө орхичингууд л нөгөө хүмүүс чинь өөрсдөө нөгөөдгөө барьж гүйж шинжилгээ хийх шаардлага гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг тогтолцоогоор нь зөв үйлдвэрлэл рүү нь оруулахын тулд нөгөө баталгаачлалтын шинжээч нар нөгөө мэрэгжлийн хүмүүсээр дийжийг авах гэдэг рүү бид нар ингэж юу яаж өгөх хэрэгтэй. Одоо чиглүүлж өгөх хэрэгтэй. Тэгжиж энэ маань өөрөө тогтолцоо зөв болох байхгүй. Тэгээд нэг хэсэг нь хийлгээд байгаа юм шиг нэг хэсэг нь хянаад байгаа юм шиг ийм тогтолцоо биш. Яг бодит зөв дээж авахтаа төлөөлөх дээж зөв хяналт юм аа гэсэн үг. Бидний хувьд бол одоо хэрэглэгчтэй улам ойртохын тулд одоо бид өөрсдөө очиж шинжилгээ авах шаардлага гарч иж байгаа л да. Тэгэхээр бидний хувьд бол одоо шинжээчээ баталгаажуулалтын шинжээч болгож сургаж болох уу? Тэ? Ер нь бол болох уу? Ер нь хувийн лабораториуд маань Энд яг уу зүгээр би энд 17-25 стандартын төвөр авалт гэдэг хэсэг байдаг. 7-гийн 3 дээр нь байдаг хэсгэлтэй. Энэ өөрөө их онцлогтой залт 18 оны одоо стандартын өөрчлөлтөөр орж ирсэн. Олон улсад мөрддөг стандарт шүү дээ. Тэгэхээр энэ төвөр авалтыг хэн хийх юм бэ гэдэг дээр асар их өндөр ач холбогдол өгсөн байдаг. Яг таны хэлдэг шиг тухайн бүтээгдэхүүнийг төлөөлж чадна гэдгийг тогтоож нотолж ийж тэр төврээ дээжээ лабораторид төрүүлж өгдөг. Би энд ингээд одоо би бүр энгийнээр хэлэх юм бол агуулгад байгаа ч гэдэг юм уу эсвэл үйлдвэрлэж байгаа одоо хэдэн мянган ширхэг усыг бүгдээрээ найдвартай усаа гэдгийг бүх усыг задлаа шинжилгээ хийх юм бол болохгүй шүү дээ энэ чинь. Тэгэхээр төлөөлөх үе хэмжээний дээжийг хэрхэн төвөрлөж авах юм бэ? Аль цэгээс авах юм? Яг таны хэлдэг. Гэдэг энэ төвөр авалт гэдэг юм хамгийн чухал. 17-25 дээр төвөр авалтад тавих шаардлагууд. Дээрээс нь төвөр авалтыг хэрхэн тайлгнадаг гэдэг шаардлагууд орж ирсэн мөртлөө харамсалтай нь итгэмжлэгдэж байгаа лабораториуд дотор төврөө өөрсдөө авдаг лаборатори их зөвхөн багтдаг байхгүй. Хавбал бол төвөр авдаггүй те. Яа тэгэхээр эн чинь үүдээр ингээ хүн дээж барайл ирэх юм бол тосч аваад шинжилгээ хийдэг чигүүр гэрэж. Нийслэлийн лаборатори бас адилхан. Гэтэл харин нөгөө муу нэртэй лоданстай гэдэг шиг хувийн одоо үйлдвэрүүдийн дэргэд байдаг дотоод хяналтын лабораториуд харин өөрсдөө их төврөө авчдаг. Түгээдээсээ,эгцэгтэй цэгүүдээсээ. Тэгэхээр энэ дотоод хяналтын лабораториуд чинь гол ачааллыг нөгөө нь баг өөрсдөө аваа явж байгаа шүү дээ. Тэгээ одоо томоохон үйлдвэрлэгч нар бол бүгд дотоод хяналтын лабораторитой. Сайн одоо хөгжүүлсэн. Өөрөөр брэнд бүтээгдэхүүнтэй болохын тулд бүтээгдэхүүнийхээ чанар дээр 24 цагийн турш хяналт тавьж эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж бүтээгдэхүүнээ зах зээл дээр гологдолгүй байлгах ч гэдэг юм уу. Амархан муудаг, түргэн нисдэг бүтээгдэхүүнүүд дээр тамаа ялангуй. Ингэж хяналт тавьдаг сайн жишгүүд байна. Эдгээр яадаг гэхээр төврөө авдаг. Гэтэл нөгөө зарим газруудын хувьд бол төвөр авалтаа мэрэгжлийн үнээр хийлэгдэггүй. Захаас нь аваачаад нэг юм өгчдөг. Эсвэл ингэдэг гэд ийм алдаанууд байгаа. Ер нь бол би лаборатори баталгаажуулалтын байгууллагатай хамтарч ажиллах асуудлыг бол 100% дэмждэг. Өөрөөр хэлбэл баталгаажуулалтын байгууллагууд ч гэсэн ирсэн бичиг баримтан дээр үндэслэл тохирлын гэрчлэгээ олгох биш. Өөрсдөө яг үйлдвэрлэлийн аль шатнаас нь ямар экзэгтэй цэгээс нь төвөр авах юм. Тэрийг ямар чадвартай, ямар үзүүлэлт үздэг лаборатори шинжилүүлэх юм гэдгээ сонгодог. Ингээд лабораториудад эдийн засгийн хувьд эргэлт болгож өгч идэг систем өгч гэсэн. Энэ дээр бас нэг зүгээр сонирхуулж хэлэхэд шүү. Тэг тушаа байдаг гэж үздэг. Монгол Улсын засгийн газрын 291-р тогтоол. Заавал баталгаажуулалтанд хамрах бүтээгдэхүүний чагсаалт их сонирхолтой кейсэлтэй. 600 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг ингээд чагсаагаа бичсэн. Эднэр заавал баталгаажуулалтанд хамрагдах ёстой шүү. Бусад бүтээгдэхүүн одоо заавал гэдэг ангилт байхгүй. Сайн дурын үндсэн дээр гэдэг. Энэ өөрөө баг энэ Монгол улсад стандарт хэрэгжихгүй байгаагийн шалтгаан болчих үйтэй гэж би хардаг. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дээр нь засгийн газраас нэмэлт шаардлагатай байдаг. Чи наатахаа заавал тохирлын гэрчлэгээтэй байлга өөрөөр баталгаажуулалтанд хамруулж байгаа. Гэтэл зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүд наа чи баталгаатай байна уу, баталгаагүй байна уу хамаагүй гिचчих шиг байгаа. Гэтэл тэр жагсаалтын дотор гол нэр төрлийн
хүний нөгөө эрүүл мэнд хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүнүүд зарим нь байхгүй ч байх шиг. Жишээлбэл одоо хүнсний нэмэлтэрэн дотор байдаг байхаа тий. Хүнсний нэмэлтүүд, баатууд тий. Тий. Зарим төрлийн ахуй юм гоо сайхны бүтээгдэхүүн бас байдаг ч юм уу тий. Хүний одоо яг шууд хэрэглэж байгаа бүтээгдэхүүн байхгүй байна. Ер нь бол энэ Монгол Улсын засгийн газраас чаддаг юмнуудаа чөлөөтэй үйлдвэрлэе гэдэг энэ бодлогыг барьж байгаа зөв бодлого. Одоо нэг өгүүлбэр ч юм уу нэмчмэр санагдаа. Нөгөө стандартын байгууллагад. Гэхдээ тэр чинь хүний аюулгүй байдалд, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг байх хэрэгтэй шүү. Гэдэг өгүүлбэр нь байх хэрэгтэй. Чөлөөтэй үйлдвэрлэл. Чи юу дуртайгаа хий. Янз янзын тусгай зөвшөөрөл хэрэггүй. Гол нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн чинь хүн хордуулаад алчиж болохгүй шүү. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг юм гэхээр эсрэг нөгөө стандартын шаардлагад нийцсэн байх хэрэгтэй шүү л гэдэг өгүүлбэр. Ингэчих юм бол тодорхой түвшинд бид нэр стандартыг одоо хэрэгэлдэг. Стандарт хэрэгждэг орчин бүрдэх болов уу гэж. Тэгээ хөгжиж байгаа улс орнуудыг ч ихсээ харахад стандарт дээр л гол асуудал ач холбогдлоо өгсөн байдаг л да. Тэгээ бид нүрсийн түрүүний ярьдаг те нийт хүнсний бүтээгдэхүүнд 80-аад оны стандартууд ч явж байна. 20 оны стандарт, 25 оны стандарт ч явж байна гэдэг. Хятад улсын хөгжлийн нууц, Турк улсын хөгжлийн нууцад олон улсад эрхлэж байгаа стандартуудыг л өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд тавих шаардлага болгож хөгжсөн юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр лаборатори яг энэтэй зэрэгцээ явж байгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ийм нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байгаа бол наадахт чинь ийм аюулгүй байдлын үзүүлэлт үзэж явах хэрэгтэй. А тэр аюулгүй байдлын үзүүлэлтийг үзэхийн тулд ийм боловсон хүчин, ийм тоног төхөөрөмж хэрэгтэй гээд бүр стратеги төлөвлөгөө гаргацсан байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр одоо жишээл хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори 10 жилийн төлөвлөгөөч гэдэг юм уу? 5 жилийн алсын хараач гэдэг юм уу? Одоо тийм юмнууд ер нь чанарын менежерийн хувьд Одоо хууль 12 онд батлагдсанаас хойш бид нэг 12 жилийн хугацаанд тий энэ л үргээл ингээл амхандаа чадлаараа бид нэр хийгээл явж ийн л да. Гэхдээ нөгөө нэг манад ууг нь бол одоо дэлхийн улс орнуудын жишээг харахаар ийм альва нэг ийм өөрчлөлтийг хийхдээ тэр бодлогыг боловсруулах тэр тогтолцоог бүрдүүлэх тий энэ боловсон хүчин гэдэг юмыг бүр ингээд суурьаас нь бэлдэж шилждэг. Гэтэл манад бол яадгүй гэхээр тий ингээл энийг хийгээд хийн гэл ингээд орчдөг. Яаж хийх нь тодорхойгүй. Хэн хийх нь тодорхойгүй тий ингээд нэг хэрэгжүүлэх субъектгүйгээр зарим асуудлууд ингээд орхигдчиход байгаа байхгүй юу? Одоо жишээ нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дээр гарч ирж байна л да. Манай бол лабораториуд ингээд маш олон төрлийн энэ усан дээр нэг нэмэх гээд нэг витамин С гэдэг юм уу одоо юу гэдгийг те нэг тарган дээр нэг докторжуулагч нэмэх гээд үйлдвэрлэгч өөрөө тухайн бүтээгдэхүүнээ одоо юу гэдгийг яг шаардлага хангаж байна уу би хэдийг нэмэх юм болоо гэдгийг ингээд тодорхойлоод үзье гэхээр хуулиндаа бол яг энийг бүртгэнэ гэд ингээд оролцсон яг бодит байдал дээр энийг Монгол хүний биеийн онцлогт яг өдөрт хэдийг болохын дооцсон те энийг яг одоо аль бүтээгдэхүүнд ямар хэмжээгээр нэмж болохын гэдгийг тодорхойлсон одоо тэрийг зохицуулж байгаа байгууллага тодорхой байгаа. Энэ одоо хууль дээр хаягдсан хэсэг гэсэн үг байхгүй. Хуулинд байгаад байгаа боловч хэрэгжихгүй байх гэсэн үг. Хэрэгжиж байгаа субъектэд байх. Тэгэхээр энэ бүхэн маань одоо жишээ нь Японы улсын шигтүүд бүр ингэдэм билээ л дээ одоо энэ нүнж байгаа энэ нэмэлт бүтээгдэхүүнүүд маань энэ бүтээгдэхүүн нь одоо хүнсний аюулгүй байдлын үндэсний комисс гэдэг байгууллага ажиллаад тэр комисс одоо нэг нэмэх гэж байгаа шинээр бүтээгдэхүүн одоо хэрэглэгч бариад ирлээ гэхэд аваад лабораторийн шинжилгээнд нь хийгээд хүний өдөрт авах дозын тогтоогоод те тухайн ямар бүтээгдэхүүн нэмж болохыг ингээд заагаад хэрэглэгчд нээлттэй байршуулчихдаг. Эрсдлийн харилцааг зохицуулж байгаа байгууллагаараа хэрэглэгчд ингээд нээлттэй байждаг. Одоо нэг үйлдвэрлэгч байлаа гэхэд би энийг тэдэн тийм хэмжээс илүү нэмж болохгүй юм байна те. Яг л Монгол хүний биеийн онцлог тийм юм байна гэдгийг ингээд тодорхой заасан учраас айгу ингээд ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Тэгтэл бид нар энийг ойлгомжтой болгож өгч чадахгүй. Тийм юм чинь одоо ингээд ирээл байгаа бүтээгдэхүүнүүд дээр одоо ингээд тэр ирж байгаа маш олон төрлийн хүнсний нэмэлтүүдээр бүрэн шинжилгээ хийж чадахгүй шүү дээ. Тэгээд заа яалтчгүй одоо нэг те хадгалах хугацаа үрцэгч үү юм мөнгө будагч те одоо ингээд нэмэлтүүдийг гол нэмэлтүүдийг хийж байгаа болохоос яг бүтцийн шинжилгээ Монгол улсад хийж чадахгүй гэсэн. Тэгэхээр лавлгаа төвшний баталгаажуулах төвшний лабораториуд энэ чиглэл рүү хөгжиж явах хэрэгтэй байхгүй юу те. Яг л хүний аюулгүй байдалтай нөгөө нэг энэ олон нэмээд байгаа нэмэлттэй бүтээгдэхүүнүүдийг бид нар хэрэглэснээрээ нөгөө магадгүй эрүүл мэндэд маань нөлөөлөд байгаа юм шиг байна те. Нөгөө бидний яриад байдаг нөгөө хор тавдрууд чих үсэг болоод байгаа юм шиг байгаа бид нар мэдэхгүй шүү дээ те. Тэгэхээр
энэ чиглэл рүүгээ арай лавлгаа төвшний баталгаажуулах төвшнийхний ажиллаад бусд нь хяналтаа хийдэг байя гэдэг л өнцгийг би энэ дээр л одоо ярих гадлаа л та. Тийм байна. Энэ нэг сонирхолтой юм байна. Би бас энэ талаас бодож байгаагүй юм байна. Нэрэл одоо бүтээгдэхүүн дээр байгаа химийн нэмэлтүүдийг ч гэдэг юм уу 100 г дагуулгаж байгаа хэмжээнд хэд байх ёстой гэж тогтоосон юмнууд гадныхан дээр бол байж байдаг. За Монгол дээр одоо чухам байгаа л байх. Гэхдээ энэ маань бас нэрэл анхаарах ёстой сэдв. Өөрөөр хэлбэл энэ дээр яаж энэ бүр нөгөө жишгүүдийн тогтоогддог ч гэдэг юм байна гэж ойлголоо шүү дээ тий. Өөрөөр 100 г бүтээг одоо хамгийн их хугацаа уртцдаг чинь калиен сорбат байна уу? Калиен сорбатыг одоо жишээлбэл тарг түргийн эсдэг бүтээгдэхүүн. Тэгвэл энэний хадгалах хугацааг нь уртсахын тулд 100 г-д тэдэн мг-аас илүү хэрэгжилж болохгүй шүү гэдэг лавлгаа гэсэн үг үү? Тийм. Яг л тийм. Тэр нөгөө бүр ингээл тухайн бүтээгдэхүүний нэршил дээр дараад ороход бэлэн жигсаалтаараа хориглосон ч байж байдаг, хэрэгжилж болох нь ч байж байдаг. Хэрэглэх нь ямар хэмжээтэй хэрэглэхээр ингээ заагаад өгсөн. Энд чинь л өөрөө яг нөгөө нэг эрсдлийг үнэлээд харилцаагийн зохицуулаад ингээ бүхэлдэн зохицуулж чадчих байгаа хөгжиж байгаа өндөр хөгжилтэй орнууд байгаад юм гэсэн үг. Тэгэхээр нөгөө хөгжиж байгаа манайх шиг юм орны тухайд бол энэ хяналтаа хийж чадахгүй болохоор магадгүй нөгөө хүмүүсийн хартаад байгаа тий бидний идчихэж байгаа юм асуудал байгаа юм шиг байгаа гэдгийг чинь цаад агуулга нь би бол зөвхөн мэржлийн үний үед тэр гэж хардаг. Тэрнээс одоо яг нөгөө уугаад байгаа бүтээгдэхүүнийхээ олныг Монгол улсын стандартад нийцэж чинь үгүй гэдэг бол хийгээд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө дээр нэмээд байгаа бүтээгдэхүүнийг бид нар чадахгүй байна л гэсэн үг. Тийм байна. Сонирхолтой юм байна. Одоо стандарт энэ талаар их бол олон төрлөөс нь одоо ингэж ярьлаа шүү дээ. Ер нь бол хүнсний бүтээгдэхүүн яг тухайчилсан стандартынхаа хүрээнд л байх ёстой тий. Үүнийгээ бол одоо бид зөвхөн MNS одоо сүүлийн үед бол ISO өөрсдийнхөө чадал чансаагаар орчуулад ингээд нэвтрүүлж байна тий. Олон улстай бол бидний яг Монгол улсад хэрэгжүүлж байгаа энэ яг стандарт болон одоо шинжилгээний энэ аргууд маань үнэн зөв үү гэдгийг ер нь яг ямархуу байдлаар яаж баталгаажуулах вэ? Мэдээж одоо олон улсын ур чадвар одоо чадвартай ороод явж байгаа, ур чадварын сорилтод ороод явж байгаа. Гэхдээ яг энийг ер нь яг ямархуу зарчмаар ер нь явдгийн талаар мэргэжлийн үед яг нь бол лаборатори өөрөө шинжилгээ хийгээд байна гэдэг нь бас нөгөө үр дүн бол 100% үнэн зөв биш байхгүй гэдэг чинь. Яагаад тэгэхээр нөгөө ухаан нэгж дамжуулалтыг тий ямар их усүрээс аваад тэр маань өөрөө ямар стандартлсан загвар хэрэглээд, ямар аргачлал хэрэглээд, ямар нөгөө лавлгаа аргаа хэрэглэж байгаа мó тий ямар аргаа хэрэглэж байгаагаас хамаарат шинжилгээний үр дүнд чинь нөгөө нэг хазаалт гэж байгаа шүү дээ. Одоо хүнээс шалтгаалсан хэрэглэж байгаа бааш тоног төхөөрөмжөөс сурвалжаас хамаарсан юм алдаанууд байдаг. Тэгмээд энэ алдаануудаа бид нар ямар хязгаарт байгаа юм бэ? Бид нар ер нь ямар алдаанд дотор ажиллаад байгаа юм бэ гэдгийг чадахгүй үнэлэхийн тулд бид нар олон улсын ур чадрын сорилтуудад оролцсон тий үндэсний ур чадрын сорилтуудад оролцсон. Дээрээс нь хоёр лаборатори харилцсан тий нөгөө лабораторийн маань үр дүн таарсан нэр байгаа юм бэ гэдэг лаборатори орондын харьцуулалт оролцох ч гэдэг юм уу ийм байдлаар маш олон аргууд байгаа л да хэрэгжүүлээд ингээ хэрэглээ явж байгаа. Гэхдээ ер нь зүгээр миний одоо ингээ харж байгаа өнцөг бол эдний хамгийн ер нь эцсийн арга бол ерөөсөө референс аргыг л тий референс илүү нэрвчлэлтэй стандартлсан загвар стандарт бодисуудыг бид нар шинжилгээндээ хэрэгжилж байвал энэ маань илүү нарийн үр дүн бид нар нэг үнэн зөв рүү илүү ойртох юм байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө тэр маань өөрөө өндөр өртөгтэй. Тэгээд нөгөө одоо юу гэдгийг лабораторич өөрөө маш өндөр зардалтай байгууллага шүү дээ. Одоо нэг стандартлсан загвар авахд $200-300 авдаг. Тэгэхээр нөгөө тэр олон аргачлал болгон дээр тэрийг авч чадахгүй юу те. Энээс хамаарат нөгөө алдааны хязгаар нь том байгаад байгаа учраас, өргөн байгаад байгаа учраас бидний шинжилгээнд магадгүй нөгөө зүрх маань гараад байгаа юм шиг байна гэдэг ойлгомжтой байна гэсэн. Ер нь зүгээр бид нар ингээл нөгөө хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалтай сэдв рүү нэлээд одоо тойрч ярьлаа. Тэгэхээр яг хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн ур чадрын сорилтыг зохион байгуулдаг. Энэ ер нь жилд хэд удаа болдгийг. Энд дэр нь оролцогчдын тоо ямар хөө байд. За манайх бол хүнсний чиглэлийн ер нь хими микробиологийн 20 цэрийн чиглэлээр үндэсний ур чадрын сорилтыг жилдээ нэг 2 зохион байгуулж байгаа. Гэхдээ энд бол ер нь оролцогчдын тоо бол нэг 150-60-аас нэг 200 орчим байгууллага бол жилдээ байнгын тогтмол оролцоо явьж байгаа. Гэхдээ зүгээр би энийг бол мэргэжлийн үний хувьд өшөө хөгжүүлэх ёстой гэж хардаг. Гадны орнуудад жишээ нь Таиландд ч юм уу те ингээ очиж харахад энд бол энэ ур чадрын сорилтын лаборатори бүтэн байгууллага ажилладаг байхгүй. Гэтэл Монгол улсын түвшинд бол одоо лавлгаа лабораторийн дэргэд нэг жижиг лаборатори л ажиллаж шүү дээ те 3 хүн бүтэц оролтойтой гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол хангалтгүй гэж би харж байна.
Одоо ингээд өөрийн тань ярианаас ингээд анзаархад бол одоо хэрэглэгч болон үйлдвэрлэгч эсвэл одоо бусад газрууд импортоор оруулж ирж байгаа одоо байгууллагууд гэх юм уу те заавал хабуулыг өн зөв бичлэх гэдэг. Тэгэхээр одоо та бид гурийн одоо ярилцлагаас бол заавал хабуул биш үндэсний итгэмжлийн одоо лавлгаа лаборатори биш хувийн хвшин лабораториуд ч гэсэн шинжилгээ хийхэд хүлээн зөвшөөрөх юм аа гэдгийг бол одоо олон ярианы одоо өнцгөөс бол харсан байгаа баха. Чадхуун үнэлүүлэл итгэмжлэгдэл явж байгаа учраас аль ч лабораторийн үр дүн хүлээн зөвшөөрөх ёстой. Бид нар бие биенийхээ үр дүн бас хүлээн зөвшөөрөх ёстой тийм. Ингэжээж нөгөө тэр тохирлын үнэлгээний байгууллага байд юм уу тийм баталгаачлалтын шинжээч нар байд юм уу аль ч лабораторийн одоо үр дүнг ижил түвшинд үнэхээр чадхуун нотлуулсан газрыг яагаад заавал энд ганцхан хабуулт авчирч өгөх ёстой гэдгийг бол би эсрэг байр суурьтай байдаг. Итгэмжлэгцэд бол ижлэх хүлээн зөвшөөрөөд ижлэхэн харин ч бүр эдний манай хийж чадахгүй үр дүнг эдний хийжвэл бүр сайн байхгүй. Тэрлүүн ингээд хамтруулаад нөгөө түрүү ярьснаар сорилтын дүнгуудын нэгтгэе тохирлын гэрчлэгийг олгож ирэх бүр сайн. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд бол одоо үндэсний аюулгүй байдлын лавлгаа лабораторитой яг адилхан үзүүлэлтүүдийг л ерөөхдөө ингээд нэг итгэмжлүүлээд ийм үзүүлэлт одоо үндэсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори жишг болгочихж байгаа учраас гээд яг адилхан одоо итгэмжлэх үр яваад байдаг байхгүй юу? Цагаа тулаад ажил хэрэг болох дээрээ энэ жоохон яг ингээд хамтарч ажиллаж чадах хэсгээр бол жоох эргэлзээтэй байгаад санагдаад байна л да энэ дээр. Хүнсний аюулгүй байдлын лавлгаа лабораторийг өрсөлдөгчөө гэж харах хэрэггүй. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори чинь өөр та нараас нэг шатны өмнө байдаг. Та нарт мэрэгжил арга зүйгээр хангах ёстой лаборатори. Та нар харин ингэж нэгдэж чадаад эхлүүлж чадах юм бол хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн өөрсдийн үндсэн чиг үүргээсээ гадна ноцолтоо байгаа тэр ажлын ачааллаас нь аваач. Ингэжээж эдгээр хүмүүсийг энэ 100 хэдэн хүнтэй энэ бүтцийг үр ашигтай ажилуулах нөхцөлийг бүрдүүл. Хэрэглэгчийн хувьд хэнд мөнгө төлөх нь сонирм биш байхгүй. Гол нь ижүүрийн шинжилгээг л хийж явах хэрэгтэй. Тэгвэл бүтээгдэхүүнээр хэдүүлээ бүр одоо хамгийн түгээмэл байдаг усан дээр л сая ярьлаа штэ. 80 хэдэн үзүүлэлт үзэх хэрэгтэй. Тэгвэл 10 лаборатори нийлээд зөвхөн усны шинжилгээ хийгээд ашиг олох чиглэлээр стратеги төлөвлөгөөгөө боловсруулад хамтарч зүтгэж болох уу? Тэгэх юм бол 3 жилийн дотор ингэн 5 жилийн дараа ингэн гэдэг төлөвлөгөө гаргаад ажиллаж болох уу гэдэг хамтарлууд хэрэгтэй. Хорших хэрэгтэй. Одоо цаашид ер нь яг ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байна? Ер нь одоо цаашдын шинжилэл яг юу байна? Бидний гол үүрэг итгэмжлэгдсэн лабораторийнхаа үр дүнг 140 улсад хүлээн зөвшөөрөх. Энэ ажлаа бид нэр хийгээд байна. Гол нь одоо итгэмжлэгдсэн лабораториудын арга гаргачлууд олон улсын жишгт орсон байх хэрэгтэй. Энийг бид нэр хийдэггүй. Бид нөгөө итгэмжилж байгаа байгууллага дээр очиж чи энэ аргаар ингэж хийгэрэй гэж зөвлөө өгч явах боломжгүй. Энэ хараатас байдалд нь нөлөөлдөг. Тэгэхээр бид нар одоо ажиглал сууж байхаас өөр аргагүй болчиход байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын лавлгаа лабораторийн чанарын менежер хэмээх энэ одоо албан тушаалыг хүрэхэд өнөөдрийн хүртэл одоо туулал, замнал одоо самаргүй байсан байх. Олон сорилтуудыг даван туулсан байхаа. За тэгээд одоо бас өөр шигтэн тий шүр ихч шиг одоо юм чанарын менежер болохыг одоо хүсэж зорж байгаа ийм залуучуудаа яг энэ чиглэлийн одоо мэрэгжлийг сонгох гээд одоо явж байгаа хүүхдүүдэд ер нь яг юу гэж зөвлөх вэ? Яг нөгөө нэг хувь хүн өөрөө нэг юм жоохон суралцах хандлага ихтэй гэх юм уу сурах их дуртай маань их нөлөөлсөн баг. Тэгээд ер нь тасралтгүй одоо ч гэсэн ер нь дутуу байн сурах юмсан гэж их бодож явдаг нэг юм хувь үннөөрөө тийм. Гэхдээ зүгээр энэ салбарт ингээд анх бол одоо юу гэдгийг лабораторийн шинжилгээг л анх эхэлж исэн. Тэгээ шинжилгээ хийгээд ингээд явж агаад одоо юу гэдгийг тухайн байгууллага тийм илүү одоо тоног төхөөрөмжтэй илүү чадхтай боловсон хүчин байхаас илүү ийм чанарын соёл гэж юмыг тогтоох юмсан гэж анх айгүй хүсдэг байсан. Одоо юу гэдгийг энэ ингээд ийм тогтолцоо бүрдүүлээд энэ тогтолцоо гэдэг юм өөрөө ингээд нэг манлайлалгүйгээр бий болдог юм байсан баггүй ингээд харахаар яг үг гэхээр өөрөөрөө үлгэрлжиж бусд хүн тэрийг ингээд дадал болгодог. Тэгин гутал за энийг яаж ингэж энэ стандартыг зүгээр нэг одоо юу гэдгийг стандарт ISO нэвтрүүлнэ гэдэг нэг баримт бичгээр ойлгоод байгаа төвшөнд ингээд явдаг үе байлаа шүү дээ. Тэгин гутал тэрийг нэг яаж ингэж байгууллагын соёл болгох юм бэ? Энэ өдөр тутам хийдэг дадал болгох юм бэ гэд хараад үзэхээр ерөөсөө хүн ингээд анхшнаас ахуулаад ерөөсөө үлгэрэл юм байлээ л дээ. Одоо ингээд манлайлал гэдэг юм зөвхөн чанарын менежер дарагт байдгүй тий топ менежментэд байдгүй шинжээчд лаборант хүртэл байдаг. Тэр хүн өөрөөсөө яг ингээд манлайллыг эхлүүлэх ёстой. Тэгээ тэр хүн ингээд манлайллыг ингээд
1 2 хүнээр ингээд нэгийг 2 байгаа 4 болгоод 4 8 болоод ингээд явж итэл байгууллага тэр ингээд соёл гэдэг юм бүртгэсэн юм бэл. Тэгэл тэрийг одоо хэрэгжүүлэх гэж хичээл явж байгаа. Гэхдээ одоо хүртэл нэг амар гой төгсөрчөөгүй байна. Өнөөдрийн ярилцлага их сонирхолтой байлаа. Баярлалаа. Би бас мэдтгүү зүйлүүдээ мэдэж авлаа. Ер нь хүнсний аюулгүй байдал гэдэг өөрөө чухал асуудал. Нар түмний эрүүл мэндтэй холбоотой. Цаашдаа олон үр дагавар руу одоо сайн үр дагавар руу эсвэл муу үр дагавар руу ордог. За энэ дээр бас яг одоо энэ салбарт ингээ олон жил ажиллаж байгаа. За тэгээ манай үндэсний итгэмжлийн төвийн одоо хэрэглэгчдийн маань нэг буюу итгэмжлэгдсэн лабораторийнхаа хүнтэй ярилцаа суусан. Үнэхээр таатай байлаа, шүртэй баярлалаа. Хөтлөгчдөө бас маш их баярлалаа. Экострукч компани Монгол улсад лаборатори өөрөө ямар чухал юм бэ гэдэг асуудлуудыг иргэдэд за ялгаагүй шийдвэр гаргах төвшнийхэнд хүрэхэд энэ одоо бидний хамтарч хийж байгаа энэ одоо контент байна. Илүү чухал үр дүн үзүүлэх болов уу гэж бид нар бас найдаж байгаа. За ингээд үзэгчдтэй бас хандаж хэлэхэд хүнсний аюулгүй байдал гэдэг маань их чухал сэдв. Өргөн далайцтай сэдв. Тэгэхээр энэ сэдв дээр одоо бид нартай хамтарч санал бодлоо хуваалцаж цаашид бас үйлдвэрлэгчид юу анхаарах юм бэ гэдэг дээр ч гэсэн энэ нэвтрүүлэг маань тодорхой төвшөнд одоо нэмэр болсон болов уу гэж ингэж бодож байна. Та бүхэндээ баярлалаа. За Labcast хэмээхийн төслийг одоо эхлүүлээд хамтраад одоо зочин хөтлөгчөөр оролцоод явж байгаа. Үндэсний итгэмжлийн төвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Мөнхөд даргатаа маш их баярлалаа. За тэгээд одоо яг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд хамтраад ингэж явж байгаа Лалгал лабораторийн чанарын менежер Шүр найздаа бас баярлалаа.